За бүгдээрээ сайн байцгаана уу? За бүгд нь шинэ өдрийн мэнд хүргэе. За манай Magic Group-ээс 7 хоног болгон заавал сонс нэртэй подкастыг бол бэлтгэн явуулж байгаа. За энэхүү подкаст маань бол санхүү татврын асуудал гэсэн сэдвийн дор бол за цувруул болон явж байгаа. За өнөөдөр бол заавал сонс подкастын маань 4-р дугаар бол та бүхэндээ өргөхөд бэлэн болоод байна. За өнөөдрийн сэдэв бол хувь хүнээс худалдан авсан бараа ажил үйлчлэгийг за бүртгэлд хэрхэн тусгах вэ гэдэг сэдвээр за та бүхэндээ ярилцахад бэлэн болоод байна. За өнөөдрийн подкастт маань хүрэлцэн ирсэн. За Magic Group-ийн нэгтлэн бодогч Отгон юм, аудитор Мөнх хоёр, за аудитын менежер Мөнх хоёр нартай за энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу бүгдээрээ. Сайн байна уу. Ачаан гэж байгууллагууд хувь хүнээс бараа худалдан авч байгаа тохиолдолд анхан шатны баримт бүрдэхгүй, анхан шатны баримт бүрдэлгүйгээс болоод татвар нотлохоос хасагдахгүй зардал гэсэн ийм бэрхшээлүүд бол үүсээд байдаг. За энэ бэрхшээлийг хэрхэн бүртгэлдээ зохицуулж явах вэ гэдэг дээр үндсэндээ бол нэг 3 гаргалгаа бол практик дээр бол хэрэгжиж явж байгаа. За нэгдүгээр болохоор хувь хүнээс бараа ажил үйлчлэгээ худалдан авсан үед бол албан татврыг суудгасан байдлаар тайлагнаж баримтыг баримтжуулж явж байгаа. За хоёрдугаар болохоор хувь хүнээс хамгатай баримт, хувь хүний баталгааны тэмдэгтээр баримтыг бол бүрдүүлж явж байгаа. За гуравдугаар болохоор цэнгэр дэвтэр дээр тэмдэглэл хийх байдлаар үндсэндээ бол 3 төрлөөр баримтжуулж явж байна. За бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд байгууллагууд ямар нэг байдлаар бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ худалдан авах ийм зайлшгүй шаардлага гардаг. За мөнгөөр бол мөнгөний зарлагын хөлбөр гэсэн үг тийм ээ. Тэгээд тэр нь бол нөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа. Эргээд тэндээсээ өдөж бизнесээ ордогдоод ашиг олно гэсэн ийм байдлаар явдаг л да. За бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ худалдан авч байгаа тохиолдолд нэгт бол байгууллагаас худалдан авч байгаа тийм ээ. За байгууллагаас авч байгаа тохиолдолд бол хвчлэн нөөц төлөгч байгууллагууд байдаг. Ийм байдлаас хөлбөлөд бүртгээ яадаг. За мөн нөөц төлөгч бус компани ч гэж болно л доо. Тэр үед бол тухайн компани одоо тамга тэмдэгтээ баримтыг бүрдүүлээд тэгээд бүртгэлээ тайлангаа гаргаад явдаг. За гэтэл их тохиолдолд бас хувь хүнээс бараа бүтээгдэхүүн худалдан авах тохиолдол их байна л да. Гэтэл хувь хүн маань бол хвчлэн бас дотроо хэд хэдэн төрөл байгаа тийм ээ. Тэр нь тамга тэмдэг гацсан одоо хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс эсвэл ер нь татвар гэж юу ч байдгийг мэдэхгүй, татвар бүртгүүлээгүй зүгээр өөртөө байгаа бараа бүтээгдэхүүнээ борлуулъя зах дээр байгаа нөхдөд байна. За зарим нь бол бас нөөц төлөгч болцсон ийм баримтаа өгöd явж байгаа тийм ээ. За зарим нь бол ийм баримттай аавны гэвэл одоо 10% нэмнэ, өгвөл нэмэхгүй гэдэг ч юм уу. Янз бүрийн харилцаа бий болж байна л да. Энэ тохиолдолд одоо юу гэх юм хувь хүнээс бараа бүтээгдэхүүн ажил хувь хүнээс бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ аваад тэрнийг тайлан дээр буруу бүртгэснээс болоод байгууллагууд татврын өндөр эрсдэлд ордог. За байгууллага бол суудгагчийн үр гүйцэтгэдэг гэсэн үг л дээ. Ер нь бол нэг бизнесийн процесс ямар нэг бараа бүтээгдэхүүн зарж байгаа гэдэг нь тэр хүн бол борлуулалт хийж байгаа тийм. Худалдан авч байгаа гэдэг чинь зардал гарч байгаа. Ингээд энэ харилцааны үед бол нэг бол одоо худалдан авч байгаа хүн татварт мэдүүлж татвараа тайлагнаж бүртгэх ёстой. Нэг бол борлуулж байгаа хүн татварт мэдүүлж татвараа тайлагнах ёстой гэдэг ийм хоёр зам байна л да. За энийг бол дэлгэрэнгүй бас яг яаж явдаг гэдгээр нь бол ярих шаардлагатай болов гэж бодож байна. За эхний хэлцэнд бол за тамга тэмдэггүй. За жишээ нь зах дээрээс нэг сая төгрөгийн бараа авлаа. Гэтэл нөгөө маань тамга тэмдэгчгүй баримтч байхгүй. Тэгээ нөгөө барааг нь авахгүй бол манай бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний тоглолт учрах гэдэг. Эсвэл нөгөө бараа нь одоо яг зах зээл дээр зарагдаж байгаа бараанаас хамаагүй хямд үнэтэй байдаг ч юм уу тийм ээ. Ийм тохиолдол үүдэг шиг тийм. За энийг хэрвээ тэгээд худалдаад авлаа гэхэд баримт байдаггүй. За энэ тохиолдолд бол тухайн байгууллага юун тэр хүний иргэний үнэлгээг хандж авах шаардлагатай. Иргэний үнэлгээг хандж аваа. За үнэхээр авч байгаа тохиолдолд татвар
судагчийн үргээ гүйцэтгэнэ гэсэн үг л дээ. За жишээ нь сая төгрөгийн бараг хувь хүнээс судалдаа авлаа. Нөгөө хүн маань баримтгүй үед тухайн компани одоо сая төгрөгөөр бараагаа авчаад тэрийгээ нөгөө дээрэс нь хувь хүний орлогын дотрыг нэмж тооцох шаардлага гарна гэсэн. За энэ тохиолдолд яадаг вэ гэхээр сая төгрөгөөр бараагаа авчин дээрэс нь сая төгрөгөөр авсан бараагаа 90% гэж үздэг. Тэгэх юм бол 10% нь хэд вэ гэж бодглохоор 111,111 гэсэн юм тодорхой таарч ирдэг л дээ. Тэгээд энэ мөнгийг бол татварт төлнө гэдэг үр байдлаар бүртгэдэг гэсэн. Үр байдлаар бүртгэн. За тэгээд татварын шалгалт орж ирээд хэрвээ энэ ямар хүн бэ гэхээр хамгийн гол нь регистрийн дугаартай иргэний үлгэнд орж байж ах хэвээр. Тэгээд зах дээр байгаа юм хүмүүс судалтай авалт хийсэн. Тэгээд татварт тайлгнагдсан. Тэгээд 12-ийн 1 гэдэг тайлангаар тайлгдсан. Татварын суудгаа татварын төлсөн гэж мэдүүлэх юм шүү. Тийм. Тэгээд тухайн хүн өөрөө нөгөө аль дүүргийн хүн эсвэл аль аймгийн хүн гэдгээс шалтгаалаад тухайн одоо хүний оршин суугаа татварыг хэлцсэн. Татварыг тушаадаг. Ингэж шийддэг байгаа. За ингэх юм бол эргээд юу гэдгийг манайх тэр хүний орлогыг татварт мэдүүлчих чинь гэсэн үг шүү дээ. Энэ бүтцлэн дээр ингээд тэр хүний орлогыг татварт мэдүүлээд байгууллагууд яваад тахлаар нөгөө байгууллагын талаарх хөндлөнгийн мэдээлэл татвар дээр ирчихэж байгаа гэсэн үг л дээ. Эргээд тухайн хүний шалгалт одоо юу гэдгийг тэр хүн чинь өөрөнөд Т06 гэдэг маягтаараа дараа оны 12 сарын дараа оны 2 сарын 12 сарын 15 гэхэд тайлангаа өгөх хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл тайлангаа өгөхдөө нөгөө бүртгэлээ хийгээгүй байх юм бол татварын дээр та бол ийм компанид ингээд ийм үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдсан тэр чинь тухайн байгууллагын татварт мэдүүлсэн байна. Гэтэл та Т06 дээр энийг мэдүүлээгүй байна гэхэтчлэн байдлаар нэг мэдүүлсэн одоо юу гэх юм татварын торгуул шийтгэл оногдуулах ийм асуудал гардаг л да. За одоо би одоо чинь худалдаа авч байгаа тий. За та ингээд зах дээр бараад зардаг юм байна. Тэнгүүд яг аль талаас нь бүртгэнэ даа. Би худалдаа авч байгаа нэг бүртгэн гэдэг юм уу? Үгүй нөгөө зарж байгаа лангууд ирэх хүн бүртгэх хэрэгтэй юм. Хоёр талдаа хуулиндаа бүртгэх хэрэгтэй. Худалдаа авч байгаа байгууллагын хувьд бол угаасаа өдөрт болгон аж ахуй нэгж орлогын дотор тайлан гаргаж байгаа тийм үү? Суудхан буюу хувь хүний орлогын дотор тайлан гаргаж байгаа. Тэн дээр өдөрт болгон бүртгэх тайлбарнууд явна. Тэр борлуулж байгаа хувь хүний хувьд бол дараа оны 2 сарын 15-нд татварт мэдүүлж тайлгнах хэрэгтэй. Т06 гэдэг тайлангийн маягтаар. Тэгээд энэ хоёр чи өөрөө татвар дээр мэдээлэл зэрэг адилхан очиж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо жишээ нь одоо за нэг сая төгрөгийн бараа би авах гэж бодъё л та тий. Сая төгрөгийн бараа авах гэж бодъё л та. Тэгэнгүүт яг таны хэлснээр одоо саяхаар одоо ингэ бүртгээд одоо саяг биш одоо сая нэг цог төлж бараа аавна гэсэн үг. Нөгөө хүн маань ингэ штэ. Одоо бид одоо өөрөө бол хуулийн дагуу та юу гэдгийг танаас татвар суудах ёстой. Би таны энэ бараг 900,000-аар авмаар байна гэхээр штэ. Тэгэхээр нөгөө хүн чинь үгүй биш. Би 1 саяар л зарнаа. Татвар матвар мэдэхгүй гэдэг. За тэгээд нөгөө хүн чинь баргалдаа суугаад талтай юм шиг. Барааг нь авч таарна шүү дээ. Тэгэх юм бол тэр хүний өмнөөс тухайн байгууллага чинь татварыг төлнө гэсэн үг байхгүй юу? Тийм. Худалдаа авч байгаа би л одоо тэр өмнөөс төлөх юм шүү дээ. Тэгээд нөгөө сая төгрөгийн бараа бол сая 111,000 төгрөгийн хүртэл болж тайлан дээр орж ирнэ. Тэгээд 111,000-ын тухайн байгууллага тэр хүний өмнөөс татварт төлнө гэсэн үг тийм. Одоо жишээ сүүлд маань найзаас ахгүй ирж уулзаад барилгын компанитай. Тэгээд одоо юун дээр нөөц төр хэдэн өртөө нэлээх өртөө болсон тий. Яг нөгөө нэг бүх бараагаа ерөөсөө 100-аас чаддаг ч. Тэгээд 100-аас осч ангууд ямар ч газар баримт гэсэн тийм байдгүй. Авахосоор аргагүй байдалд ордог. Тэгээд авдаг. Тэгээд нөгөө нэг нөөт мөгөө туудалтаж авдаг. Тэгээд одоо нөөт дээр нэлээх хэмжээний өртөө болсон. Одоо яах вэ гэлээ нэг тийм байдлыг сайхан үүсчихээс ахгүй. Тэгэхээр одоо яг тийм хүмүүсийг одоо яг яа гэж хэлэх вэ? Одоо барилгын компани үзэн доош тэгээд бараа материалаа дандаа л өссөн захаас аваад очингууд тэгэл баахан юу баримтгүй тий
татваргүй бараанууд дүүрэн байдаг. Одоо байгууллага аж ахуйн нэгжүүд орлогоо нуух боломж бол нэлээд багассан байгаа тийм ээ. Үеийн баримтыг хүмүүс нэгтгэх болцсон учраас тэгэхээр орлогоо ерөнхийдөө нэг боломжгүй тайлгнаж байгаа үед тухайн байгууллага зардлаа гүйц тайлгнахгүй бол татвар гэх хэмжээний аж ахуйн нэгжийн орлогоо алдах төлнө гэдэг юм санаа гарч тийм ээ. Тийм учраас худалдаа авалт хийхдээ бол баримт бүрдүүлэлт тэгээд маш сайн анхаарч бүртгэх шаардлагатай. За саяны жишээ бол нэг жишээ байгаа тийм ээ. Тэр хүн миний бараа авах гэдэг байгаа хүн маань ямар ч татврын мэдлэггүй татварт бүртгэлгүй тийм хүн тийм. Зарим хүмүүс бол бас хөвчлэн татвар төлөгчийн иргэний баталгааны тэмдэгтэй тийм хүн байдаг л та. За тэр нь бол нөгөө тухайн одоо тэмдэгэн дээр овог нэр регистрийн дугаар, татвар төлөгчийн дугаар, цагдаагийн дугаар гэсэн ийм 3 төрлийн дугаартай байна. За ийм тэмдэгтэй одоо хүнээс тэр хүн маань одоо бараагаад урд чинь борлуулад тэгээ падаанаа бичээд тэмдэгээ дараад өгчнө гэсэн үг. За энэ тохиолдолд бол биднэрт бас арай жоохон өөр гаргалгаа гарч ирдэг. За түрүүний жишээтэй адилхан тухайн одоо бараа бүтээгдэхүүн 1 сая төгрөгийн бараа байсан гэж бодъё тийм. Тэгэх юм бол татврыг суудах шаардлага байхгүй бид нэмж татвар төлөх шаардлага байхгүй шууд сая төгрөгөөр нөгөө бараа бүртгээд явчихна. Тэгэхдээ заавал татварт мэдүүлнэ. Татварт мэдүүлэхдээ ТТ12-ийн 2 гэдэг маягтаар мэдүүлж байгаа. За ТТ12 гэдэг нь юм гэхээр суудагчийн хувьд олгосон орлогын албан татврын тайлан гэдэг. Ийм татврын тайлан байдаг л та. Энэ дээр одоо 1 сая төгрөгийн одоо бараа бүтээгдэхүүн ийм хувьд олгосон гэдэг тогтмол бас үйл ажиллагааны орлого гэдэг нь бүртгэж явждаг байхгүй юу. За тэгээд ариун болт гэдэг хүнд олгосон юм бод. Ариун болт гэдэг хүний одоо мэдээлэл татврын бааз дээр байгаа юм шүү дээ. Тэгэнгუთ ариун болт гэдэг хүн хэрвээ одоо оны дараа нөгөө ТТ06 гэдэг маягтаараа тайлгнахгүй байх юм бол татврынхаа өөрийг чи олоод та одоо нийт 19 онд 20 сая төгрөгийн орлого олсон байна. Энийг ТТ06 маягтаараа тайлгнаагүй байна. Тийм учраас танд одоо акт торгуул тавина. Эсвэл энийг хүч тайлгнаа гэдэг юм. Зөрчлөг үлээ торгуулна гэдэг юм тийм. Энэ хөвдлөр явдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр худалдаа авалт хийхээс өмнө юунуудыг шалгахжуулах зүгээр юм тийм. Тэгэхээр болж игэл одоо хувь хүнээс бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа тохиолдолд түүний хэлсэн татвар төлөгчийн иргэний баталгааны тэмдэг гэдэг юм заавал тэмдэгтэй падаан авах хэрэгтэй. За падаан авахдаа тэр тухайн одоо тамганых нь регистрийн дугаар, татвар төлөгчийн дугаар, цагдаагийн дугаар гэдэг нь тодорхойлсон байх хэрэгтэй. Манайхны тамга ингээд талан гараа үүдэгээд хэн ч мэддэхгүй, регистрийн дугаар нь мэддэхгүй юм болдог шүү дээ. Гэтэл нөгөөх ирсэн падааны чинь тухайн байгууллагын нэгтлэн бодогч харж агаад регистрийн дугаар нь тэр татврынхаа параграф ордод мэдүүлэх гэдэг шүү дээ. Тэгээ мэдүүлэх гэхлээр юм байдаггүй учраас энэ дээр их асуудал гараад байдаг. Тийм учраас байгууллагууд бол энэ дээр их анхаарах хэрэгтэй. Ер нь бол байгууллагууд бараа бүтээгдэхүүн хувь хүнээс судалдаж авахдаа тухайн одоо хүнээс танаас ийм бараа авах гэсэн юм аа. Та ямар падаан над өгөх юм бэ гэж асуух хэрэгтэй л дээ. За тэгээ падаан байхгүй бол одоо тэр хүнээс авахгүй гэдгээ бодох юм тийм. За падаан байгаа тохиолдолд нөгөө түрүүний хэлсэн иргэний баталгааны тэмдэг байгаа мó. Тэн дээр тамдгийн нөгөө регистрийн дугаар нэр өссөн гүйцэтгэх гарсан үгүй юу гэдгийг шалгачаад тэгээ байгаа тохиолдолд за танаас бараа авъя гэдэг явахгүй бол баахан бараа авчаад дараа нөгөөд падаан авъя гэсэн чинь падаан ч байхгүй тийм байх юм бол эргээд тэр хүний өмнөөс тухайн барааг авсан хүн маань татвар төлөх бол таа гэдэг. Нэгсэндээ шууд авч байгаа бараантай 10% нэмэгдэж байгаа гэсэн санаа шүү дээ. Энэ бодлого. Тэгэхээр одоо гадуур хойроо бизнес хийж байгаа хүн болгон ийм тамгатай падаантай ер нь байдаг уу, алдаг оног гэдэг. Энэ талаар ер нь мэдээлэл байгаа. Одоо ер нь сүүлийн үед их хүмүүс ийм падаан тамга тэмдэгтэй болцсон байна. За зарим нэг хүмүүс бол юу ч хөл байж байгаа л та. За ер нь бол яг зарим нэг хүн гэдэг нь юу гэхэлээ тогтмол болсон үйл ажиллагааны орлого гэж ТТ12 гэдэг дөрөвний ярьсан тайлбарын маягтан дээр байдаг л та. Энэ нөрөө юу яриад байгаа юм бэ гэхээр тэр олж байгаа орлого нь тухайн хүний үед тогтмол биш байхгүй. Жишээ нь одоо үгдгийн
өөрийнхөө ундаг дугуйг зарыг гэж удаа зарна шүү дээ. Тэгээ энэ нь бол чиний хувьд тогтмол асуудал ажиллагааны орлого шүү дээ. Чи өөрөө дугуйс авдаг бизнес хийдэг биш. Энэ тохиолдолд бол нөгөө түрүүний хэлдгээр тогтмол асуудал ажиллагааны орлого гэдэг татврын нэмж тайлан дээр бүртгээд суудхан аваад төлөх юм шаардлага гардаг гэсэн. Түрүүний нөгөө нэг жишээгээр нөгөө баталгааны тэмдэгтэй хүмүүс бол тэр нь тогтмол асуудал ажиллагааны орлого биш гэж болно шүү дээ. Ягаад гэвэл тэр хүнс лангуун дээр суудаг угаасаа нөгөө махнагаа зардаг. Тэр нь өөрөө бизнес болцсон учраас тэр хүн бол тэтэ 0.6 гэдэг нэрээр заавал тайлбар шаардлагатай гэсэн. Тэтэ 0.6 гэж яриад. Тэгэхээр энэ барилгын зах мах дээр ажилладаг хүмүүс ер нь бас энийг бүрдүүлчихвэл аль алиндаа зүгээр юм тий. Тэгвэл ер нь бол татврын хуулиар хувь хүн болон байгууллагын жилийн орлого нь 50 сая төгрөгөөс дээшээ давсан тохиолдолд нөөцлөгч болно гэж байгаа тийм ээ. 50 саяас даваагүй бол нөгөө түрүүний хэлсэн тэмдэг маань заавал байж ах хэрэгтэй байна шүү дээ. За хувьд байгааг бол тэмдэг гэж яриа тийм. Байгууллагын дараад байгаа юм бол тамга гэж яриад байгаа тийм. Зах дээр байгаа хүмүүс бас нөгөө нэр утасны дугаар, регистрийн дугаартай тавхтай байдаг байхгүй. Тэр тамгыг бол тамга тэмдгээ ямар ч үйлдвэрлэлчин. Тэгээд тэр нь бол цаана татварт бүртгүүлгүй байх юм бол тэр чинь болохгүй шүү. Дараа нь тийм тамгатай дараа авчаад нөгөөх одоо хүнийхээ мэдээллийг татврын бааз руу оруулсан нөгөө хүн татварт бүртгүүлгүй байх юм бол тэр хүн зардлаа бүртгэж чадахгүй болно шүү дээ. Тэгээд зардлаа бүртгэж чадахгүй болохоор тэр барааны одоо 10% тэмцэх хэмжээний татварыг тухайн байгууллага бас төлөх шаардлага гарна гэсэн байна шүү дээ. Maaхан ч ер нь тэгэл их яхаа тамгатай бодоо байлгч гэл ямар ч хамаагүй баг тамгатай болоод тиймэрхүү юм хийлгүй гэдэг те. Тийм ер нь тэгдэг. Би л ер нь тамган дээр юу байгааг энэ тест хийzээ шаарч байгаа. Тийм учраас байгууллага бол баг ингээд нөгөө мэдээллийн самбар монгол те. За манайхаа ингээд эндээс бараа бүтээгдэхүүн авч байгаа бол хувнээс авч байгаа бол ийм тамга байх хэрэгтэй. Ингээд цагдаагийн дугаар, татврын дугаар, регистрийн дугаар нэр болсон. Тэгээ гүйцэд бичигдсэн бал цоглоогүй те. Он сар өдөртөө гар үлийн үсгтэй гүйлгээний утгатай дүнтэй гэдэг. Энэ ийм байж энэ чи өөрөө санхүү төр хүчин өдөр баримт болдгийг шүү гэдгийг аюулсаа мэдүүлэх хэрэгтэй. Тийм бай. Сайн түгэх хэрэгтэй мэдээлэл тий. Тэгээ тэрийг мэдүүлэхгүй байж байгаа. Тэгээд нөгөө дараа нэгтлэн тайлан гарах гэж яваад их баримт нь шаардлага авахгүй болоод явчихсан байхгүй. Жишээ нь одоо юу гэдэг 10 сая ч гэдэг юм уу 20 сая төгрөгийн бараа худалдаа авсан байдаг. Нөгөөх нь шаардлага хангахаа болчдөг. Тэгээд эндээс нь цаана дахиад нөгөө татвар нэмжлүүлэх ийм шаардлага гарна л гэсэн үг шүү. За түрүүний ярьсан ТТ 12 гэдэг суудагчийн хувьд олгосон орлогын албан татврын тайлан гэж юм тийм. Энэ тайлан бол байгууллага гаргадаг. Тэгээ байгууллага нэг хувийнээс бараа бүтээгдэхүүн худалдаа авсан тохиолдолд татврыг суутгаад тэгээд энэ ТТ 12-оор тайлгнадаг байна тийм. Мөн татврыг суутгахгүйгээр худалдаа авсан байх юм бол бас тайлгнана. Татврын суутгаад худалдаа авсан тохиолдолд ТТ 12-ыг 1 гэдэг маягтаар тайлгнаж байгаа. Татврыг суутгахгүйгээр худалдаа авсан тохиолдолд ТТ 12-ыг 2 гэдэг маягтаар тайлгнаж байгаа. Гэтэл байгууллагууд юун дээр хөвчлэн алдаад байдаг вэ гэхээр татврыг суутгахгүйгээр худалдаа авсан. Өөрөөр хэлэх юм бол падаа нарах юм бол яг хүчин төгөлдөр мэд тийм тэмдэг байдаг тийм ээ. Нөгөө цагдаагийн дугаар, татврын дугаар гэдэг нь байж байдаг. Тэгсэн мөртөө ТТ 12-ийн 2-оор тайлгнахгүй болохоор дараа нь татврын шалгалт тухайн байгууллага дээр орж ирж байгаа тохиолдолд та энэ худалдаа авалтаа татварт мэдүүлээгүй байна. Тийм учраас хийж байгаа татврын эрсдэлд орох гэдэг шүү дээ тийм ээ. Тийм учраас ялангуяа нэгтлэнгууд ТТ 12-ийн 2 гэдэг энэ маягтаар тайлангаа маш сайн гаргаж татвар суудгаагүй орлогын татварт мэдүүлэх ийм шаардлагатай гэсэн. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд суудагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг тийм. Тэгвэл хувь хүн ямар орлого олсон үед аж ахуйн суудагчийн үүрэг гүйцэтгээд за ямар төрлийн орлогод хувь хүн өөрөө тийм ээ ТТ 0.6 тайлангараа тайлгнад юм болоо. За тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагууд болохоор хувь хүнд ямар орлогоудаас олгосон ямар орлогоудаас татвар суудах вэ гэхээр хамгийн түрүүнд бол бид бүгдийн хамгийн сайн мэддэг цалин түүнтэй адилдах орлогоос бол татварыг нь суудаж төлж байгаа. За дээрэс нь ногдлын ашиг авалга, за
аж ахуйн нэгж байгууллагуудаас авч байгаа одоо хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг орлогоос бол аж ахуйн нэгж татварыг нь суудгаж өгөх юм байна. За мөн хүүгийн орлого хүүгнээс зээл аваад тэр зээлийнхаа хүүд нь мөнгө төлсөн бол түүнээс нь бол татварыг нь суудгаж төлөх нэ. За тэгээд үйл хөдлөх эд хөрөнгө бас борлуулсны орлого хувь хүнээс аж ахуйн нэгж байгууллага маань үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа тохиолдолд бол бас татварыг нь суудгаж авч ТТ 12-ийн 2 гэдэг маягтаар нь бол тайлгнах ёстой байна. За мөн урлагийн тоглолт, за спорт, тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогуудаас бас татварыг нь суудгаж өөрсдөө тайлгнадаг байх нэ. За практик дээр хувь албан татвар төлөгчийн аль нь суудгахын, аль нь татвар төлөгч өөрөө тодорхойлох юм гэдэг дээр эргэлзээтэй хэд хэдэн орлогын зүйлүүд байгаад байдаг. Ерийг бол нэг бүрчлэн бол нэгтлэн бодогч нар маань сайн мэддэггүй ч гэдэг юм уу, эсвэл татвар төлөгч маань бас өөрөө дутуу ойлголттой байдгаас болоод түрээсээ орлогоос бол аж ахуйн нэгж байгууллагууд татварыг нь суудгаж төлөөд байдаг. Гэвч бол албан татвар төлөгч иргэн өөрөө түрээсээ орлого олсон бол түүнээс 10% татварыг бол ТТ 0.6 буюу хувийн орлогын албан татврын тайлангаар тайлгнах ёстой байдаг. За дээрэс нь машин зардагч хүмүүс хоорондоо аж ахуйн нэгж машин зардаг. Тэр тохиолдолд бол хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого гэдэг 10% татварыг нь бол албан татвар төлөгч өөрөө тодорхойлж төлдөг ийм тохиолдол байна. За мөн өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг бусдад ашиглуулснаас олж байгаа орлого. За жишээлбэл нэг газартай хүн байдаг. Тухайн газраа хин нэгэнд одоо богино хугацаанд ашиглуулад орлого олж олно тийм үү? Тэр олсон орлогоос албан татвар төлөгч өөрөө тодорхойлж одоо ТТ 0.6 маягтаар бол тайлгнах ёстой байх нэ. За хүмүүс бас нөгөө худалдаа авалт хийж явах үедээ цэнхэр дэвтэр гэж маш их яриад байдаг. Энэ цэнхэр дэвтэр гэж юу яг юу юм бэ? Мөн дээрээс нь яг ямар хүмүүс байх ёстой юм те? Яг ямар учиртай зүйл вэ? Энэ талаар нэг хүмүүст заавар зөвлөгөө өгвөл. За татварт бүртгэлтэй хувь хүмүүс дараа оны 2 сарын 15-ны татвараа ТТ 0.6 гэдэг маягтаар тайлагнаад татвараа төлөх үүрэгтэй байдаг. За ТТ 0.6 гэдэг хувийн орлогоор татврын тайлангаар тайлагнаад татвараа төлчихөж байгаа тийм ээ. За энийг юугаар нотолж байгаа юм бэ гэхээр татвар төлөгч иргэний орлого татврын бүртгэлийн дэвтэр буюу бидний хэлж саншснаар цэнхэр дэвтэр гэдгээр нотолж байгаа. За цэнхэр дэвтрийг ингээд эргүүлээд үзэхлээр одоо тухайн хүний одоо татврын дугаар, регистрийн дугаар, хувийн нэр, зураг. За тэгээд татврын одоо албаны гар үсэг том байдаг тийм ээ. За хуудсад нь эргүүлэхлээр нөгөө яг ТТ 0.6 гэдэг маягтын дагуу хуудснууд байдаг байхгүй. Жишээ нь эхний хуудсан дээр нь тэр хүний одоо нөгөө цалин тийм одоо юу гэдгийг 19 онд нэг хэдэн цалин авсан. Тэдний нэг хүчлийн бичгэн байна шүү дээ. Тэгээ бичгээр бол тухайн байгууллага бичиж байгаа байхгүй. Тэгээ байгууллага бичнэ. Тэгэнгүүт тэр байгууллагын бичсний дагуу тэр хувь хүн өөрөө ТТ 0.6-аар тайлан гаргахдаа тэрэн дээр тайлан бичнэ гэсэн. За дараагийн хуудасаар ингээд эргүүлэнгүүт үндсэн ажлын одоо газраас бус одоо гэрээд байгууллагад ажил хийсэн бол эсвэл одоо нэг шууд бус орлого олсон бол тэр нөгөөд байгууллага нь хоол унаа нэмэг өсөн гэдэг ч юм уу тийм ээ. За ингээд тухайн хүн маань өөрөө ямар нэг одоо үндсэн ажлын болон гэрээд ажлын газраас орлого олохоос гадна өөрөө араа бүтээгдэхүүнээ борлуулж болно, үйл хөдлөх хөрөнгөө зарж болно, машинаа зарж болно тийм ээ. Эсвэл нэг жижиг бас нэг лангуу эрхлээ бизнес хийж болно. Тэр бүх орлогоо цэнхэр дэвтэр дээрээ бүтгээд тэгээд одоо тухайн хуудасных нь одоо нийт дүнгээ ТТ 0.6 гэдэг маягтанд нийлүүлж бичдэг. Тэгэхээр энэ хоёр ТТ 0.6 гэдэг маягтны задаргаа одоо маягт тайлан юм гэж баг хэлбэл бас ойлгомжтой болох тийм ээ. Цэнхэр дэвтэр дээр бөглүүлээд цэнхэр дэвтрийн хаваатал дээр нь суудгуулсан татваруудаа яг баталгаажуулаад авсны дараа бол 2 сарын 15-наар тайлангаар баталгаажсан орлогоос бас нэг буцаан авалт авах боломжууд бол байгаад идэг. За тэгээд цэнхэр дэвтэрээс ч өөр суралт
Тэнцээд юу юм бэ? Цэнгэр дотор хүн болгон байх хэрэгтэй юм уу? Орлого олж байгаа хүн бол Орлого олжлоо. та орлого олжлогоо бол хүн байх хэрэгтэй. Өөрөө бизнес ч бай, ажиллаж байгаа ч бай хамаагүй Тийм. Түрүүн таны хэлсэн л одоо жишээ нь би өнөөдөр машинаа 30 сая төгрөг зарлаа гэж бодъё л дээ. Зүгээр нэг зар тавиал хувьд өгч байгаа шүү дээ. Тэрийгээ бас бичих хэрэгтэй яваа. Бичих хэрэгтэй. Бүхэл одоо ашиг орлого бүрдэх хэрэгтэй. Баг юм шүү дээ. Мэдмээр юм тий. Өөний татрын дэвтрэл гэсэн үг л дээ. Татрын өөрийн дэвтрэл гэсэн үг. Фауны орлого олж байгаа бүх процессын дэвтэр дээр тэмдэглэхдээ явж байгаа. Жишээ та нэг 100 сая төгрөгийн үйл хөдлөлгөөнгөө зарч штэ тийм үү? Үйл хөдлөлгөөнгөө татвар 2% байдаг. Тэгэх юм бол тэн дээрээ нөгөөд бас бүртгэнэ гэсэн юм шүү дээ. 100 саяар одоо ийм хуулийн итгэхэд ийм хувьд үйл хөдлөлгөөнгөө зарсан. Тэгээд нолж байгаа татвар нь 2 сая гэдэг. Гэтэ манай хоёр нь ойр зүрийн зэ машин дэргээ ч юм уу орон байраас арчаад нэг бүртгэдэг болоо энэ дээр. За яг нөө хэрэгцээ гарсан үед нь л бүртгэх асуудал юм хэд явагдаад байгаа бас үгүй. Яа тэгэхээр нөө байрны буцаал 3 сая төгрөгийн буцаалт авахтай холбоотой ч юм уу эсвэл одоо сургалтын төлбөрийн буцаалт авахтай холбоотой ч юм уу тиймэрхүү асуудал гарч байгаа нөө татварын буцаалт авах өөрөөсөө мөнгө авах болохоор гол одоо энэ дэвтрийг хөвчлэн ашиглаад байгаа. Түүнээс биш бол орлого олж байгаа хүн болгон энэ дэвтэртээ орлогоо тэмдэглээд тайлан аваад явж явах хэрэгтэй л да. Гэтэ энэ дээр одоо бүртгэхгүй байлаа гэд ямар нэгэн хор шүү байдаг. Татрын ерөнхий хуулиар татвар төлөгч иргэн болгоно тайлангаа өгөх өөрсдөө мэдүүлэх үүрэгтэй байна шүү дээ тийм. Тэр үүргээ биелүүлээгүй ус бол одоо татрын хяналт шалгалт орлоо гэж бодоход яг зөрчлийн тухай хуулийн дагуу бол арга хэмжээ авах ийм эрсдэл бол байдаг. Та жишээ нэг юу гэдгийг орлого олж байгаа гэдэг чинь ямар нэг байдлаар нэг компанид өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг зардаг ч юм уу ажил гүйцэтгэдэг ч юм уу тэр явж байгаа шүү дээ. Гэтэл тухайн компани ч өөрөө танд өгж байгаа мөнгөө тайлан дээрээ бүртгэж тайлагнахын л бодно шүү дээ. Тэ? Тайлан дээрээ бүртгэлээ тайлагналаа ариун болд гэдэг хүнээс ийм бараа бүтээгдэхүүн авлаа гэдэг нөгөө ТТ12 гэдэг түүнийхээ маягтан дээр тайлагнчлаа. Гэтэл та ТТ06-аараа жилээс тайлан гаргаагүй явж байгаа тийм. Тэгээ таны одоо орлогч нь татварын мэдээлэл санал орчлоо шүү дээ. Тэгээ нэг өдөр таны дууднаа л гэсэн байхгүй юу? 18-наас сүрхээр зэрэг дууддаг шиг таны орлого нэлээд ариун зузаан болоод байна. За, ариун болдгоо таны орлого одоо 500 сая төгрөг өччихээ. Одоо татвараа төлж яасан бэ? Багт тайлгнаагүй байна, мэдүүлээгүй байна. Тийм учраас зөрчлийн хуулиар ингээд татвараа хуулиар мэдэхгүй байгаа нь бол та татвар төлөхгүй байх үндэслэл болохгүй шүү дээ. Тийм. Тэр нь орлого олж байгаа бол ялангуяа тухайн тэр өөр миний олж байгаа орлого нь өөрөө ямар нэг компаниас олж байгаа орлого байх юм бол би мэдүүлэхгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл нөгөө компани ч мэдүүлчих юм байна. Тийм учраас би мэдүүлэхгүй бол татварт миний мэдээлэл орж ирээд дараа нь би байгаа татврын торгол өрний асуудал гарч ирнэ гэж ойлгох юм шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нэг өдөр татварын албанаас тань руу ярина л гэсэн үг байхгүй юу? Ярихын хүлээгээд яг тайлгаа гарахгүй суугаад ч болно л таа. За зүг. Хүүхэн одоо ингээд цэнгэр дэвтрээр татвараа одоо цэнгэр дэвтэр дээр тэмдэглүүлээд ТТ06 татвараа тайлагнаа явдаг. Энэ тохиолдолд бол татрын зүгээс бол ямар нэг хөнгөлөлт урамшуул гэж зүйл бол байгаа юу? За, хувь хүний орлогын албан татрын тухай хуулиар бол за тухайн татвар төлөгчид бол мэдээж хөнгөлт бол үзүүлнэ. За, ямар хөнгөлтүүд байдаг вэ гэхээр хэрвээ тухайн татвар төлөгч тэмээд цалин авч байгаа цалингаасаа хувь хүний орлогын албан татвар төлж байгаа бол за 2019 оноос хойш бол шаталтай хөнгөлтийг бол үзүүлж байгаа. За энэ юугаараа шалтгаан юм бэ гэдэг нь татвар ногдуулах орлого буюу хэрвээ таны авч байгаа цалингаас чинь за төсөл нийгмийн даатгалын шимтгэлээр хассан дүн нь за 0-6 сая хүртэл байгаа тийм ээ. Энэ бол жилийнхаа өссөн дүнгээд 6 сая хүртэлх цалинтай бол та жилд 240 мянган төгрөгийн хөнгөлтийг бол эдэлнэ гэсэн төлөхтэй татвараас чинь 240 мянгаыг бол хасж байгаа гэсэн. За энийг бол яаж тайлбарлах гэхээр тухайн татвар төлөгч иргэн өөрөө ол тайлгнахгүй тийм ээ. Түрүүн ярьсан энийг бол суудгагч болоо суудгаж авч цалингаас нь хотыг болоо суудгаж авдаг. Харин тэр суудгаж авах үед чинь таны компани чинь нэтлэн бодогч бол энэ 240 мянган төгрөгийн хөнгөлтийг бол үзүүлээд татварыг чинь суудгаж аваад тэгээ цаашаа улсад бол төлсөн байгаа гэсэн үг. За энэ шатлан танилцуулж тий.
За 0-6 сая хүртэл бол 240 мянга, 6-аас 12 сая хүртэлх цалинтай бол 220 мянга, 12-аас 18 сая хүртэлх цалинтай бол 200 мянга, 18-аас 24 сая төгрөгийн цалинтай бол 180 мянга, за 24-өөс 30 сая хүртэлх цалинтай бол 160 мянга, за 30-аас 36 сая хүртэлх цалинтай бол 140 мянга. За хэрвээ та 36 саяас дээш цалин авдаг бол ямар нэгэн алтан татварын хөнгөлөлт бол байхгүй гэсэн үг байна. За энэ бол таны цалинтай холбоотой цалингийн орлогоос ол үзүүлж байгаа хөнгөлөлт тийм ээ. За дээрээс нэмээд ядг үхээр хуурай бизнес эрхэлж байгаа хүмүүс буюу за үр тариа, төмөс хүнсний ногоо, жимс жимсгэн хичээлийн ургамлыг хэрвээ та Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлээд за тэрийгэ борлуулаад орлого олдог бол тухайн орлогоосоо мэдээж 10% татвар ол төлнө тийм ээ. За харин хуулийн дагуу яагаад гэвэл тэр төлөх ёстой татврын чинь 50% бол хөнгөлөлт бол үзүүлдэг гэсэн үг. За дараагийн нэг за хуулийн дагуу үзүүлдэг чөлөөлт бол хэрвээ та амьдран суух зориулалтаар барилга барих эсвэл анх удаа орон сууц худалдаж авч байгаа бол за та мэдээж тийм ээ цалингаас ямар нэг орлогоос татвар төгсөн бол чөлөөлт үзүүлдэг. За жишээлбэл би сард 2 сая төгрөгийн цалинтай байгаад за жилээр бол 24 сая төгрөгийн орлого олсон байна. Үүнээсээ за би хувь хүний орлогын албан татварт мэдээж хуулийнхаа дагуу татвар төлөхөд за нэг сая 944 мянган төгрөг бол ойролцоогоор төлнө. За ингээд би татвараа төлсөн байгаад за 50 сая төгрөгөөр орон сууц худалдаа авсан гэж бодъё. Тэгвэл би энэ чэнээсээ за хотын тухай хуулиар болонгууд 30 сая төгрөгийн за орлоготой дүүцэх хэмжээний чөлөөлтийг бол эдэлнэ гэсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр би усаас сая 944 мянган төгрөгийн татвар төлсөн. Харин би орон сууц худалдан авснараа усаас буцаад 33 сая төгрөгийн бол буцаа олгохыг бол авах хэрэгтэй гэсэн. За энийг хэрхэн яаж авах вэ гэхээр би энэ жил сая 944 мянган төгрөгийн татвар төлсөн бол энэ жилдээ сая 944 буцаад авна гэсэн. Харин 3 сая хүртэл болт нь бол үлдсэн хөнгөлтөө би дараагийн жилүүдэд төлсөн татвараас буцаа авах боломжтой байдаг гэсэн. За саяны ярьсны орон сууцны хөнгөлөлт гэдэг за энэ бол хүмүүст нэлээд сонирхолтой байх л та. Энийг бас мэддэг хүмүүс ч олон байгаа бах те. Яг яаж авах вэ? Энэ талаар одоо би ч гэсэн ер нь бол ямарч мэдлэггүй байна. Тэгэхээр энэ талаар заавар зөвлөгөө өгвөл. За татвар төлөгч иргэн тухайн жилд төлсөн нийт татврынхаа дүнгээс бол түрүүний ярьсан сая 944 мянган төгрөгийн буцаалтыг бол авах эрх нь үүсдэг. За ингэж авах хэрхэн үүсэх вэ гэхээр нэгдүгürt бол цэнхэр дэвтэр дээр бүх төлсөн татврынхаа болон суудсан өөрийнхөө төлсөн татврын мэдээллийг бол бүрэн бөглөж тухайн харьяа дүүрийнхээ татврын албаар бол баталгаажуулах ёстой. Татврын албаар баталгаажуулахын өмнө хувь хүний орлогын албан татврын тайлан T06 гэдэг бол тайлан өгөх шаардлагатай байгаа. За энэ хоёр тайлан өгөхөөс гадна бусад бас нэмэлт мэдээллүүд бол шаарддаг байна. Тухайн жилийн одоо татврын буцаалттай холбоотой ямар баримт бүрдүүлэх вэ гэдэг нь бол тухайн жилийнхаа онцлогоос хамаарат бас нэмэлт баримтууд бол гарч ирдэг байж байгаа. Жишээлбэл бол 16 оноос хойш бол одоо баримтаар заавал баталгаажсан одоо орон сууцны хөнгөлөлтийг бол буцаа өгнө гэдэг ч юм уу тий. За мөн дээрэс нь тухайн байрныхаа төлбөрийг хэрхэн бүрдүүлсэн бэ? Татврын дараах дүнгээр байрныхаа одоо урьдчилгаа төлбөр болон 100% төлөлтийг бол бүрдүүлсэн үгүй юу гэдгийг нь бол заавал хэн шалгадаг. Энэ үүнтэй холбоотой нотлох баримтуудыг бол бүрдүүлдэг байгаа. За хувь хүнээс бараа материал авахдаа за хэрхэн бүрдэх вэ? Энэ талаар хэдүүлээ сайн хүмүүс ярьлаа тийм ээ. За одоо тэгвэл ажил үйлчлэгээтэй холбоотой баримт бүрдүүлэлтүүдийг хэрхэн хийх вэ? Энэ талаар өгөх заавар зөвлөгөө байвал. За хувийн ажил үйлчлэгээ эрхэлж орлого олж байгаа татвар төлөгч иргэд маань ерөнхийдөө бол орлогын татвараа бол өөрсдөө тодорхойлж төлөхөөр бол хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн дээр бол зааж өгсөн байж байгаа. Жишээлбэл бол эмч, хуульч, за нэгтлэн бодогч, багш мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүс бол 12 татвараа өөрсдөө тодорхойлоод хувь хүний орлогын албан татврын тайлангаа өгдөг байж байгаа. Гэвтэл нийгмийн даатгалын тухай хуультай холбоотой энэ дээр нэг эргэлзээтэй асуудлууд бол гарч ирээд идэг. За нийгмийн даатгалын тухай хуулийн 4-2-1 дээр болохоор өмчийн бүх хэмжээний аж ахуйн нэгж байгууллага, за төрийн бус байгууллага, бусад байгууллага иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон иргэний хуулийн 343, 359 дугаар зүйл заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн заавал нийгмийн даатгал төлөх ёстой
гэж тодорхойлж өгсөн байдаг байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагуудтай бол гэрээ байгуулж ажиллаж байгаа, үйлчлэгээ үзүүлж байгаа иргэд бол заавал нийгмийн даатгал төлөх юм шиг ийм ойлголт бол гарч ирээд идэг. За иргэний хуулийн 343 дугаар зүйл нь юу гэж яддаг вэ гэхээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу одоо ажил үйлчлэгээ үзүүлж байгаа бол заавал нийгмийн даатгалыг нь суудгаж төлөөд за тэгээд түүнээсээ бол татвараа суудгаж төлөхөөр зохицуулагдсан байна. 359 дугаар зүйл нь болохоор хөлсөөр ажиллах гэрээ гэж байна. Хөлсөөр аж ахуйн нэгж байгууллагатай бол татвар төлөгч иргэн маань гэрээ байгуулад ажиллаж байгаа тохиолдолд бол нийгмийн даатгалаас суудгаж аж ахуйн нэгж байгууллагаар бол суудгаж төлөөд мөн дээрээс нь татвараас суудгаж төлөхөөр зохицуулагдсан байна. За хөдөлмөрийн гэрээ гэдэг маань нэгсэндээ иргэний хуулийн 369 дугаар зүйлээр зохицуулагдсан. Энэ гурван төрлийн гэрээний хүрээнд ажил үйлчлэгээ гүйцэтгэж байгаа бол заавал нийгмийн даатгал суудгаж төлөх, суудган төлөгч нөгөө татварыг нь суудгаж төлдөг ийм тохиолдол байна. Энээс бусад ажил үйлчлэгээний хувьд бол тухайн татвар төлөгч иргэн өөрөө татвараа тодорхойлоод одоо улсдаа төлөх ийм зохицуулалттай байдаг байна. За үүгээр өнөөдрийнхөө подкастыг ингээд өндөрлөе гэж бодож байна. За өнөөдөр бол заавал сонс подкастын маань 4-р дугаар бол та бүхэнд хүрлээ. За өнөөдрийн бид бүхний ярьсан сэдэв бол хувь хүнээс худалдан авсан за бараа ажил үйлчлэгийг за бүртгэлд хэрхэн тусах вэ гэдэг сэдвээр бол заавар зөвлөгөө өглөө. За өнөөдөр бид бүхэндээ хамт ярилцсан Magic Group-ийн нэгтлэн бодогч отхон юм. За Magic Group-ийн аудитор Мөнх Баяр, аудитын менежер Мөнх Баяр нартай хүрэлцээрсэн баярлалаа. За дараа 7 хоногийн заавал сонс подкастын цааш шинэхэн дугаараар уулзлаа. Түр баяр та.